хамгаалах зорилгоор л ерөөдөө баригдсан сайдсан болов уу? Тэр тал дээр бол маш их гоё зүйл юм цаа. Чинчана гоханですか? За хад ангалаад үзээд ирэн. Наач тэр хар хормоор ингээ байжсэн бол энэс амир байж шээ. Үгүй юм Монголд нураагаас гацсан шиний байвал тий. Хууч юм дээр зүгээр ингээд гэж байгаа баталгаажуулаад зэрэг цаалаад юм бол. Ингээд жуулчтай үзэх юм. Гэх хаадаг инээ бүүнээр. Зэрэг яг энэ нэг шинэт нэраг байдаг, ред болог байдаг. Тийм. Хайж нэг сарын дараа ч юм уу хаасаар дээр ирсэн. Чи намрын үйлрэл Японд яг навчнуудны гоё өнгөө хувиргаад аюу үзэлтэй харагддаг. Улаан улбар шар ногоо гэдэг. Тэр үеэр нь бас жуулчтай амир хэрдэг. Яг энэ үеэр яг гоё улаан болцсон байх боловч арай болоог байна. Жохон. Энд хэлж байгаа юм байна. Бүр оохоос харж болох юм байна. Тэрийн цагаан цайс. Цагаан гэт. За бид нар кайлтынхаа өмнө нэрчсэн байна. Энэ дархан болохоор тэр үед ирэхэд дайрж ирж байгаа хүмүүсээс хамгаалах зорилготойгоо тийм яг өндөрлөг уулан дээр барьсан. Тэгээд дээрээс нь харуулах, номсон марах зорилгоор ингэж барьсан юм байна. Айгу өндөрлөг газар доороос маш өндөр чулуугаар хүрээлэгдсэн. Хаалтнууд нь их намхан жижигхэн ингэснээрээ нэгэн зэрэг олон хүн болон байлдааны зэвсгийг оруулах чадваргүй болохоор жижиг хаалга хийсэн байна. Тэр дээр байгаа нэг цагаан энэ кастингний доор нь хөт юм байгаа. Тэр нь болохоор ингэ чулуур дэше матж байгаа юм шиг дээр цагаан бууд манаас нь харагддаг. Ингэ дээрээс нь доош бууд чулуугаар нэрж байгаа юм шиг. Юу нэг хамгаалах зорилготой бараг л нуугч найсан биш үү дээ зайны үед. Тэгээд энэ сүм дотор орчиход тэгэл дээрээс нь боодно өндөрлөг газарлаараа. Тийм цайзан. Тэгээд хаалганууд нь бүгд төмөр ямар шижиг хэмжээтэй ингэснээрээ байлдааны зэвсэг болон их хэмжээний зэргүүдийг ороход хаалтыг зорилгоор. Нэгэн зэрэг болсон. Тэгээд цогцлууд нэм жижигхэн болон гэдэг дөрвөлжин гурвалжин бөөрх нөхтэй юм. Дөрвөлжин тусаар номсон бөөрх нөхтөрөө бөөний дотроосоо бод. Наадны том зайтай цаашаалгын жижигхэн гадаасаа ондохгүй. Энэ зэрэг байна. За ингээд цайзан од тий. Хаалганы юм ингээд төмөр. Энэ бас дээр таны үед хамгаалж байгаа. Тэгээд хамаагаар энэ чигээр хүмүүс норж гардаг гэсэн. Оо хийм чигээр гарав. Юу аим чигээр болсон чи. Юурэга дээр дөө.
шалны модон шилтэй юм байна. Модон өндөр шаттай. Тэгээд сайзан дотор хэрэглэлэг байхгүй болохоор жоохон харанхуй юм байна. Тэгээд энэ давхар үгээс цонх сайтай юм тий. Тийм манай дэвтэй бол цонх мохтой. Тэгээд цонхон ч гэсэндээ ингээд энэ одоо зүгээр юм юу дотор юм басаатай тий. Гаднаас хүн дайрж орж ирсэн ч гэсэндээ ингээд хаацтай. Өөр талаар чинээсээ бууд чинь гаднаас холоос буудлаад яг энэ цэвсээр орж ирэх тас хэцүү. Буудал харагчих юм өстэй. Мөнгөлөө авчих юм байна. Химэжик хайлт болсон энэ лого префектур яг хайлтын нэрээр пакэж. За кашлаа үзээд гараад ирчлээ. Багцын засвартай. Гэтэ өөрөө энэ 6 давхар юм байна. Дотор талаа шатаар алхаад. Тэгээ бүр орой уртлан гараад үзлээ. Жохон шатны талаар айгу өндөр огцсон юм байна. Жохон босгонтой. Тэгээд дэше авах жоохон багс ялгартай юм байна. Нэг давхараас нэг ихлэ бутлаа тайлаад тэгээ 6 давхар хүртэл алхачаад тэгээд яг хажуу цаашдаа буцаагаад буугаад байна. Ер нь шатнууд нь жоохон огцсон. Тэгээд бас дээрээс ингээ хаадаг. Ер нь яг байлдын үед хамгаалалттай. Хамгаалах зорилгоор л ирэхэд баригдсан сайз юм шүү. Тэр тал дээр бол маш их гоё зүйл юм.